За нэр дэвшигчдийн материалтай танилцсан. Ер нь сонголт их оновчтой ахмадууд, залуучууд, ялангуяа гадаад харилцааны яаманд ажиллаж туршлагдсан ийм хүмүүсийг, мэргэжлийн хүмүүсийг сонгож оруулсан их ач холбогдолтой байна. Дээр нь 21 нэр дэвшигчийн 7 эмэгтэй нэр дэвшигч байна. Энэгээр сонцлог болж өгч байна. Өмнө нь гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан, дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай хүмүүс орсон байна. Энэ их онцлог нэр дэвшилт болж байна. Энэ нэр дэвшилтийг зөв зохион байгуулсан гадаад харилцааны сайд, Монгол Улсын ерөнхийлөгчд бас талархал илэрхийлье. За нэг зүйлийг бас тодруулж асууя гэж утсан. Энэ намтар уншиж яхад энэ даваа гэж хүнээс асууя. Намтрын уншихаар цэргийн хүн юм шиг, ерөнхийлөгчийн зөвлөх байсныг харахаар улс төрч юм шиг нэг юм хүн байна. Дээр нь Оросын холбооны улсад өмнө нь элчин сайдаар ажиллаж байсан юм байна. Тэгээ дуусгаагүй ирсэн юм уу да. Тэгээ яагаад татагдсан юм? Нэгдүгээр асуулт. 19-с 21 онд ажиллаж байсан юм байна. За би бол энэ хугацааг хараад бол дуусаагүй юм. Яагаад ирсэн юм бэ? Шалтгаан нь юу юм? Одоо тэгээ яагаад явах гэж байгаа юм бэ? Бас зорилго нь юу юм? За энийг өөрөөс нь асууя гэж бодож байна. Батсан бүрэлдэхүүн гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгээр цэргийн чүү юм шиг, тэгээд одоо дипломат хүн юм шиг гэд эхэлж байна. Цэргийн алба, дипломат алба бол хоёулаа төрийн тусгай алба байгаа. Тэгэхээр би төрийн тусгай албанд бол тасралтгүй одоо 40 гаруй жил ингээд зүтгэж байна. Цэргийн албаараа зэвсэгчний жанжтааны дараах хүртэл албыг ашигласан. Ерөнхийлөгчийн зөвлөх гэж яг тэр улс төрийн биш юу талаасаа жил хэрэгтэй ажилласан. Альч намын гишүүн биш юм байгаа. За 19-с 21 онд би Орос улбаны улсад элчин сайдаар ажилласан. Ажиллаж байхдаа бол Монгол Улсын их хурл чуулганаараа өгсөн үүрэг даалгавар, засгийн газар хуралдаанаараа өгсөн үүрэг даалгавар, за аюулгүй зөвлөл мөн одоо тусгаалаа өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлэхийн төлөө хичээж ажилласан. Үр дүнд хүрсэн гэж би боддог. Ирээд 2 жилийнхаа ажлын тайланг Бат засаг сайд тэргүүтээс журмынхаа дагуу яамныхаа удирдлага тайлангаа тавьсан. Тэн дээр би онц сайн гэсэн дүгнэлт авсан. Тийм учраас би бол ямар нэгэн тийм болж бүтэхгүй, хийж чадаагүйгаас олж татагдсан гэж ойлгодгоо. Монгол Улсын ерөнхийлөгч хөрсөх татагдж ирсний дараагаар бол таныг одоо энэ газын хоолой Оросын холбооны улсаас Хятад руу явах энэ газын хоолойн төсөл маш чухал байна. Энэ төслийг удирдаад ямар ч байсан гэсэн энэ одоо төлөвлөлтийн хэсгийн энэ юмнуудыг урагшлуулж амжилттай болгоход хичээл ажиллах ийм үүрэг даалгавар өгсөн. Энэ үүрэг даалгаврыг би өнгөрсөн 3 жил гарангийн хугацаанд бол энэ газ орлон төслийн удирдагчаар ажиллаж өнөөдрийн байдлаар бол төлөвлөлтийн ажил нь дууссан. Энэ хоолон тавигдах үндсэндээ барилгын ажил эхлэх бэлтгэлийг бүрэн хангасан. Энд юу орох вэ гэхээр эз бүрэн зурагцлын ажлууд дуусгаж Монгол Улсын хуулийн дагуу экспертиз хийлгээд батлагдсан. Газрын асуудал бол төрийн тусгай хэрэгцээнд авагдсан байгаа. Мэдээж хоёр улсын харилцааны тухай бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Хугацаагүй иж бүрийн стратегийн түншлэлийн гэрээтэй орон 19 онд байгуулагдсан. 19 онд манай парламент 20 оны 7 сард Оросын холбооны парламентын дээд танхимаар батлагдаад бүрэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ийм гэрээтэй ийм орон учраас бол энэ харилцааг хөгжүүлэх тал дээр бодиттой энэ гэрээнд тусгагдсан 21 зүйл заалт өгөх юм гэрээт орн байгаа. Тэгээд энэ бодиттойгоор ажил хэрэг болгох энэ чиглэлд бол мэдээж анхаарч ажилланаа. За дээрэс нь бол миний очоод хийх хамгийн түрүүний ажил засгийн газрын оролдоон дээрээс бидний хэдэн одоо сайд нар тухайлан өгсөн нэг үүрэг байгаа. Тэр бол сая 12-ны өдөр Монгол Улсын их хурлаар сойрхон батлагдсан Евразийн эдийн засгийн холбоотой чөлөө худалдааны төв хилцээр хийсэн хилцээрийг сойрхон баталсан гэрэлцээгэрийг тухайн орнуудын парламентуудаар сойрхон батлуулах
онцгой анхаарч чармаалт гаргаж пүүсэлж ажиллах гэсэн тийм үүрэг өгсөн байгаа. За Оросын холбооны улсын хувьд бол төрийн дун 16-ны өдөр энэ гэрээг сойрхон баталсан. Эмдэрсэн одоо дээд танхим буюу Совет Федерацаар ойрын хугацаанд оруулна гэсэн мэдээтэй байгаа. Хариулж туслаа.